За энэ өөр нэг асуудлын өр шилжүүлэн суулгахтай холбоотой хүүхдүүдийн эрх зөрчилдөж байгаа асуудал байна уу? Нөгөө талаар энэ хүүхдтэйгч эмэгтэйчүүд юу болсон? Өөр хүний хүүхдтэйж төрүүлж өгдөг. Жилдээ 200 их тэгж хүүхд төрүүлээд өгдөг юм байна. Энэтэй холбоотой тэр хүүхдийн эрх зөрчилдөг асуудал дээр танай байгуулга ер нь хяналт гэж юусэн үү? Түрүүн бид нар энэ нөгөө юутай холбоотой эдис шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал дээр бас яригдсан энэ асуудал. Энэ дээр бас судалгаа хийж юусэн үү? За, өнөн гишүүн 3 дахь микрофон. За, баясан гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр үр шилжүүлэн суулгахтай холбоотой хүүхдийн эрхийн асуудлыг одоогоор бол судалсан, шинжилсэн зүйл бол байхгүй байгаа. Хүний эрхийн үндэсний комисс энэ жил эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн дүн шинжилгээг бол хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээндээ бол үр шилжүүлэн суулгахтай холбоотой зохицуулалт, за үүнээс үүдэлтэй гарах боломжтой, гарах болзошгүй хүүхдийн эрхийн асуудлыг бол давхар судлаад явна гэдэг мэдээлэл өгье.